Хичнээн дотнд байсан ч эдгээр 15 зүйлийг бүү ярь. Өөрийн хувийн амьдралыг бүү ярь. Орчуулан хүргэж байна. Авах гэхийн ухаанаар хандаж сонсоорой. Таны өнгөрсөн үеийн талаар асуух хүмүүсээс болгоомжил. Миний өнгөрсөн амьдралыг мэдэх гэж оролддог хүмүүсээс үргэлж болгоомжил. Хүн хоорондын харилцаа нь олон жил цаг хугацааг шаарддаг. Босорч гүйцсэн дарс гүн амт үнэрийг ялгаруулдаг шиг хүмүүсийн харилцаач цаг хугацаа он жилээр болсорч гүйцдэг. Хувийн амьдралынхаа талаар амархан бүү ярь. Би биенээ сайн мэдэхгүй, тийм ч дотн биш атлаа. Миний хэн болохыг мэдэх гэж оролддог хүмүүсээс хол бай. Танаас шууд асуусан ч асууж буй бүх зүйлд хариулах шаардлагагүй. Энэ бол түүний асуух эрхчлөө бөгөөд харин хариулах нь таны эрхчлөө юм аа. Асуусан зүйлд хариулсангүй гэж муудалцах хэмжээний харилцаатай бол огт уулзахгүй байсан дээр хувийн амьдралаа амархан бүү дэлэг. Өөрийн нууцыг хэлэх шаардлагагүй. Ойр дотны харилцаатай байсан ч заавал нууцаа хэлэх гэж бүү оролт. Энэ ертөнцид мөнхийн харилцаа гэж байдаггүй. Хамгийн ойр дотны харилцаа нь хамгийн хол, хамгийн гунигтай харилцаа болж мэднэ. Хүмүүсийн харилцааг урьдчилан тааварлах аргагүй. Хувийн амьдралынхаа талаар амархан бүү ярь. Таны хэтэрхий их мэдхийг хүсдэг хүмүүсээс болгоомжил. Сайхан амьдарч болох ч тэнийг юм шиг бүү амьдар. Хүний харилцаа нь мөнхийн бишээ. Өөрчлөгцөөр байдаг. Хэтэрхий шударгаар хэлбэл гарцаагүй харамснаа. Харамсах тэр үед аль хэдийн оройтсон байна. Нэгэн хэлсэн үгийг эргүүлэн буцаах боломжгүй. Тиймээс бусдын өмнө хувийн амьдралаа бүү ярь. Миний азгүйтэл хэн нэгний аз жаргал болж мэднэ. Миний уйтгаргүйнэг хэн нэгний баяр баясгалан болж мэднэ. Санаандгүй хэлсэн нэг үг намайг үл тоох сул тал болж болно. Миний аз жаргал бусад атаархлыг төрүүлчих болно. Хувийн амьдралаа бүү яриарай. Гэр бүл эцэг эх үр хүүхэд боловсрал эд хөрөнгө хань ижлгээд жаахан дотносох тусам харилцан мэдэх хүсэл байнга төрдөг. Хичнээн нууцлаад зөвхөн чамд л хэллээ шүү гэдэгч эцэстээ тэр яриа тархтааг. Тиймээс хувийн амьдралаа амархан бүү яриарай. Цуурхал тараадаг хүн бол даруй би өөрөө юм аа. Амнаас нь гарах агшинд л тархдаг. Харамсан ч аль хэдийн оройтсон байдаг. Хоёулахлаа нууцлж ярьсан ч холын хол тархдаг. Сайн үг хөлтэй, муу үг далавчтай гэдэг зөөрөг байдаг. Тиймээс муу үг нь сайн үгнээс илүү хурдан тархдаг. Сайн зүйлийг их ярьж, муу зүйлийг бага яриа. Яагаад гэвэл ярьсан зүйл маань эргэн иргэсээр буцаад над руу ирдэг. Өөрийн хувийн амьдралыг хүнд ярмааргүйтэй адил бусдын хувийн амьдралыг ч мэдэх гэж бүү оролд. Би бусдын амьдралд хэтэрхий анхаарад байна уу? Төвлөрөөд байна уу? Оролцоод байна уу гэдгээ өөрөөсөө байнга асууж бодож байх нь зүйтэй. Миний дургүй зүйл бусдад ч бас дургүй байж болно. Аз жаргалтай байна гэд амархан хэлчихвэл атаархлын сум харван орж ирж, гунигтай хэцүү байна гэд хэлчихвэл сул дараа амтан гэж үл тоомсорлно. Тиймээс хувийн амьдралаа амархан бүү яриарай. Ямар ч харилцаа үрд үргэлжлэхгүй. Альва харилцаанд зөвхөн сайн зөвлөл байна гэж байхгүй. Хувь тавилангаас шалтгаалan сайн муу хормууд ирж буцдаг жамтай. Сайн сайхныг л хүсэх нь миний шунал бөгөөд зөвхөн мууг харах нь миний төөрөгдөл юм аа. Ямар ч хүн төгс биш. Ямар ч үг төгс байж чадахгүй. Ямар ч харилцаа төгс ойлголцож чадахгүй. Дэлхий дээр хамгийн аюултай зүйл бол хүний хэл юм аа. Хит их ярих нь асуудал дагуулдаг. Тиймээс хувийн амьдралаа амархан бүү яриа. Өөрийн тухай нэг бүрчлэн ярих нь бүх үзрөө харуулж буйтай адил. Амьдралын явцад баахан яриад асуудал болсон тохиолдол олон ч бага яриад асуудалд орсон тохиолдол цөөн байдаг. Ухаантай хүн хэлэх үг гарахаар ярьдаг байхад харин тэнгүүд ярихын тулд илүү их чалждаг.
Хувийн амьдралаа бүү яриарай. Нөхөрсөг дотны харилцаатай гэд өнгөрснийг бүү яриа. Хүмүүс залтай, ойлгосон дүр эсгээд өөр хүнтэй намайг муулж, элэлэн шолж болно. Дотны найз мэд дүр эсгэж, хувийн амьдралыг танд байцааж буй хүмүүсээс болгоомжил. Ширүүн салхи шуургыг туулж байж л биеэрээ мэдэрдэг. Чамайг нэг удаа гомдоосон хүн 2, 3 удаа гэд үргэлжилнэ. Тиймээс нэг их итгэж найдах хэрэггүй. Энэ бол чиний амьдрал. Өөртөө итгэлтэй бай. Би биедээ дотно гэд бүгдийг ярилгүй. Алдаа дутагдaltaгүй юм чинь гэд бүгдээ дэлгэн харуулах хэрэггүй. Амьдралын дүг болж мэднэ. Амьдрал тохиолдох хэн нэгэнд өөрийн дотор юу болж байгааг хэлж чадах хүнтэй учрал энэ үнэхээр талархмаар зүйл. Дэлхий дээр ийм ганц хүнтэй таарна гэдэг хэцүү. Тиймээс хувийн амьдралаа хэд гүнзгий ярих хэрэггүй. Нас хайх тусам харамсдаг зүйлсийн нэг нь даруй хитрхи их ярьсан тухай гэлцдэг. Миний хэлсэн бүхэн ямар ч уул мөргөө алга болж би өөрөө санахгүй байлаа гэхэд тэр үгийг энэ дэлхийд хэн нэгэн санах болно. Тэгэхээр хувийн амьдралаа хитрхи гүнзгий битгий яар. Одоо та бүхэн нас ахих тусам анхаарах ёстой 15 ярианы дадал зуршлыг танилцуулж байна. 1. Бусдын дутагдлыг бүү яар. 2. Бусдад харьцуулан ярих хэрэггүй. 3. Сэтгэлдээ байхгүй зүйлийг бүү яар. 4. Хэрэггүй дэмий зүйл бүү яар. 5. Чангаар хашгирч ярих хэрэггүй. 6. Доромжилсан үгийг бүү хэрэгэл. 7. Худлаа ярьж болохгүй. 8. Бардамнан гайхуулж ярих хэрэггүй. 9. Өөрийн хувийн амьдралыг хэрэгцээнээс илүү хэмжээнд ярих хэрэггүй. 10. Сул талаа бүү яар. 11. Гэр бүлийнхээ тухай гүнзгий бүү яар. 12. Өнгөрсөн болон ирээдүйнхээ тухай бүү яар. 13. Сөрөг зүйл ярих хэрэггүй. 14. Бусдад атаархал төрүүлэхүц хувийн амьдралынхаа тухай бүү яар. 15. Бусдын тухай муугар ярих хэрэггүй. Өөрийн сэтгэлийг илчилж харуулах хүн байна уу? Үнэхээр бүхий л зүйлээ дэлгэж ярих хүн байна уу? Хэрвээ байгаа бол та маш их хувь шигтэй хүн юм. Гэхдээ хичнээн дотнд байлаач өөрийн тухай бүгдийг бүү хэлээрэй. Хэрв та их шударгаар бүгдийг хэлдэг хүн бол үргэлж болгоомжтой байгаарай. Таны шудраг байдал бусдыг шархлуулж мэднэ. Би шулуун шудраг шууд хэлдэг хүн гэд ямар ч бодлого ярих нь зохисгүй. Хэрв та дотоод сэтгэлээ уудалж ярмаар байвал магадгүй ууланд очиж мод хаттай ярилц. Далаа гол мөрөн рүү хашгир. Хитрхи зоригтой шудраг зангаасаа болж бусдад ашиглагдаж хохирч байсан хүмүүс олон бий. Чи аль хэдийн нулимж хайсныхаа дараа харамслаа гэд нэмэргүй. Амнаас гарсан үгийг буцааж оруулах боломжгүй. Хүнд хэцүү байгаа талаараа элен далангүй ярьлаа гэж бодъё. Надад туслах хүн олон байх болов. Надаас холдох хүн ихэнх нь байх болов. Мөнгө ч гэсэн буцааж төлөх чадвартай хүнд зээлхээс төлөх чадваргүй хүнд зээлэхгүй. Тиймээс хэнд ч өөрийн сул талаа хамаагүй бүү яар. Тэр сул дутагдaltaй шин чанар миний ч мдээгүй байхад намайг баллаж мэднэ. Хорвоогийн амьдралыг тааваршгүй. Өг нь хөлтэй, далавштай учраас дэлхийг тасралтгүй тойрон тойрсоор байдаг. Чимээгүй бай. Чимээгүй байна гэдэг нь үг хэлэхгүй байна гэсэн үг биш ээ. Зөвхөн хэлэх хэрэгтэй байгаа үгийг л сонгож хэлэх юм. Заавал хэлэх шаардлагагүй зүйлийг ярьж өөрийгөө бүү унгаа. Сэтгэл хөдлөлөөр хитрхи шулуун шудрах хэлэх нь өөрийн өрхийг өөрөө ухаж буйтай адил юм аа. Тиймээс үг хэлэхдээ үргэлж бодох нь зүйтэй. Та цаг хугацаанд амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.